Долоо өнөөгөрийн Баасан гарагт аймгийн засаг дарга иргэдийн хүлээн авч уулздаг уламжлалтай уламжлалын дагуу 10 дугаар сарын 2-ны өдөр аймгийн засаг даргын хувьд иргэдийн хүлээн авах өрөөнд ажиллаж иргэдтэй уулзалт хийсэн байна. Энэ удаад нийт 5 иргэн аймгийн даргатай биечлэн уулзаж санал хүсэлтэд тавилаа. Тухайлбал дархан төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын төлөөлөл, татварын хөнгөлөлт, буцаан олголтыг олгох асуудлыг судлаж шийдвэрлүүлж өгөхийг хүслээ. Тээвэрлэгч аж ахуйн нэгжийн дарга нарын зүгээс 2003 онд тохирлын гэрчилгээний хууль гарсантай холбогдуулан байгууллагынхаа үйл ажиллагааг баталгаажуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тохирлын гэрчилгээг авч улмаар нийтийн тээврийн үйлчилгээ болон такси үйлчилгээ эрхлэх гэрээг авто тээврийн төвтэй байгуулахаар хөөцөлдөж байгаа боловч өнөөдрийн хүртэл холбогдох албаныхан шийдвэр гаргахгүй байгаа тухай гомдол мэдүүллээ. Дархуул аймгийн 8 дугаарыг 330 дугаар цэргийн ангийн хажууд баригдаж байгаа Улаанбаатар хотын доктор автосервисийн барилгын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж хууль бусаар барилгын ажлыг эхлүүлсэн эсгийг нэгтлэх зэрэг хэд хэдэн асуудлаар мууээр иргэдийн зүгээс санал гаргасан юм а. Аймгийн засаг даргын зүгээс холбогдох асуудлуудыг судлаж хариу шийдвэрүүдийг иргэдэд эргэж мэдээлэхээ илэрхийллээ.